байна уу? Номт наран ерөнхий боловсролын номт наран сургуулийн Монгол хэлний агш сургууль байна. За өнөөдөр та нартай 6 дугаар ангийн үндэсний бичгийн хичээлээс төлөвлөж байна. За хичээлийн маань сэдв зааж толгой төсгийг таних гэсэн сэдвтэй хичээл байгаа. За үндэсний бичигт үсгнүүд маань үгийн эхэнд, дунд, адагт гэсэн 3 хэлбэрээр бичигддэг байгаа. За тэгэхээр зааж болон зээж үсгийн бичлэг адилхан учраас хамтд нь бичээ. За зааж зээж үсэг эхлэхдээ за бидний нөгөө титэм бичдэг нуруу шугамны өмнөөс гэж дэвтэр дээрээ тооцоолж чинь өмнөөс эхлээд баг зэргийн ихэнд ордог гэсэн учраас дээр нь хаалт бичиж өгөөд урагшаа шилбшиг урттай бичээ. За нуруу бичлээ шүдээ бичнэ. За энэ бол үгийн ихэнд ордог зааж зээж үсэг юм аа. За дунд ордог үсэг маань за нуруу бичлээ. За урагшаа ингэж дугууруулж бичиж өгөөд за нуруу шугамн дээр ирээд мөн шүдээ бичээд нуруу бичнэ. За дунд ордог зааж зээж үсэг. За одоо тэгвэл адагт ордог үсэг маань ямар авах вэ гэхээр араасаа сүүл залгах нэ. За ихэнд дунд адагт ордог зааж зээж үсэг. За үгийн дунд ихэнд адагт ордог хэлбэрүүдээ бичиж аваад сайн тогтоож аваарай хүмүүстээ. За одоо жи үсэг. За мөн энэ заатай адилхан эхэлж байгааг та бүхэн ажиглаж байгаа. За и үсэг маань шил байдаг учраас араас нь шилбээ залгаад бичнэ. За үгийн дунд ордог жи үсэг маань мөн урагшаа шилбээ бичиж өгнө. За адагт ордог жи үсэг маань нумаа залгана. За зээж үсгийнхээ араас тухайн нөгөө 7 гიშгээ залгаад яваад байгаа гэж ойлгоно. За тэгэхээр зэ гэж хэлдэггүй. За зэ дандаа жигээр уншина гэсэн үг. За зоож үсгний бичлэг адилхан учраас багш хамтд нь бичлээ. За биетийн жижигхэн хаалтаа бичлээ. Шилбээ бичлээ. За оо үсэг маань бол гидсээр нь бидний таньдаг учраас гидсээ залгаж бичлээ. За дунд ордог зээжийнхээ араас мөн гидэс залгаж бичнэ. За зээжийнхээ араас одоо адагт ордог оо буюу гидэс нум гэсэн зурлагыг залгаж бичнэ. За нуруугаа маш сайн тэгшгэн бичих юм бол бидний бичгийн хэв бас нэмэх зэгцтэй харагддаг гэдгийг санаарай. За зөөж үсэг. За шилбээ бичлээ, гидэс бичлээ, шилэг бичлээ. За үгийн ихэнд өө үсэг маань өөрөө оо үсгээс шилбээрээ илүү байдаг. Үгийн дунд ороод ирэхээр шилбээ гэдэг зарчмаа бодож бичнэ. За тэгэхээр үгийн дунд ороод ирэхээр за энэ өмнөх зоожуудтайгаа яг адилхан болж байгаа та бүхэн харж байгаа байх. За одоо адагт ордог зээжгээ бичээд гидэс ном гэсэн зурлагаа бичнэ. За энэ бол зааж толгой төсгийн үгийн ихэнд дунд адагт ордог гэсэн хэлбэрээр 7 гишгээрээ амьлуулаад бичсэн байгаа байдал байна. За одоо бүгдээрээ үсгнүүдээ холбоод бичиж үзье. За үгийн ихэнд ордог. За дунд ордог. За адагт ордог. За дотроо маш сайн бодоод үсгээ мөнхөн тогтоогод бичээрэй хүмүүстээ. За ихэнд ордог жи, дунд ордог жи, адагт ордог жи. За ингэж бичихдээ юуг анхаарах вэ гэхээр нуруугаа тэгшгэн бичнэ. За мөн сүүл бол яг бичиж байгаа нуруу шугамын артлын шугамд хүрээ зогсдог гэдгийг бас анхаарч бичнэ. За энэ шилт маань бол бичиж байгаа нуруу шугамны өмнөх шугамд арай хүрэхгүй бичнэ гэдгийг бас бодож өргөлжин шугамтай дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай хүмүүстээ. За үгийн ихэнд ордог жоо. За
үгээс хойших о болон о үсгийг уугаар өө үсгийг үгээр уншдаг гэдгээ сайн санаараа хүүхдүүд. За ихэнд ордог зөө. За дунд ордог зөө. Хатагт ордог жөөжөө. За бид нар заажаа толгойд үсгийн шинээр үтлэн тогтоож авч бичээд дараад нь холбоод бичсэн байна. За одоо бүгдээрээ багш нь самрын одоо хажууд галыг бичсэн байгааг та нар харж байгаа байх. За галгаа уншъя. За зараагаа нөө биедүү үргээсүү олон залаагүй хүмүүндүү шилтаг олон гэсэн одоо галыг бичсэн байна. Залуу зарааны биед үргэс олон залуу хүнд шалтаг олон гэсэн гал байна. За энэ галгийг бүгдээрээ заажаа толгойд үсгээ ашиглаад үндэсний бичиг рүү хөрвүүлье. За зараагаа нөө тэ. За үгийн ихэнд мэдээж ихэнд ордог. За үсгээ бичнэ. За энэ бусад үсгээ үзчихсэн байгаа учраас та бүхэн маань нүдлэн тогтоосон байгаа хаа. За зараагаан. За зураас татаад уу байна. За энэ уу бол хариалгын ялгалын ийм нөхцөл байгаа. Тэгэхээр энэ үг бол зарааны гэсэн одоо үг байгаа. Зарж байгаа байхаа. За зарааны би гэдэг үгийг бэ гэж бичдэг монгол бичиг. Б зураас татаад байгаа учраас архицтай гэж бичнэ гэсэн. За биедүү үг хошхын тийм ялгалын дүү нөхцөл. За үргээсүү энэ ордог уу? За дунд ордог ир, дунд ордог гээ, хатагт ордог сүү бичлээ. Үргээсүү олон оолгон. Ихэнд ордог оо, дунд ордог лаа. За сүүлийн нэг төгсөж байгаа учраас сүүлийн нэг бичиж ил хүсгийнхаа эврэл тавьж. За зарааны бэд үргэс олон. За цаашдаа залаа уу залуу хүн гэдэг үг монголч хүмүүн гэж надад бичдэг. Залуу. За хүмүүн дүү. Үг хошхын ялгалын дүү нөхцөл. Хүнд шил таг. Энд ордог ши үсгтэр үсгийн хоёр төслийн алтан тавьдахгүй гэдгээ бодоорой. За ил үсэг, тэ үсэг, үсэг, хатагт ордог гэ үсэг. За тэгээ ил үсгийнхаа эврийг тавьж өгөх нэ. За шалтак олон. О лам. За шалтак олон. Залуу хүнд шалтак олон гэсэн үйлдвэрийг бичлээ. За зарааны биед үргэс олон залуу хүнд шалтак олон гэсэн хоёр үйлдвэрийг бичлээ. За гэрийн даалгавар хүүхдүүдээ сурах бичигт байгаа заажаа толгойд үсгтэй холбоотой дасгал даалгавруудаа ажиллаад галын монгол бичигт хөрвүүлж ирээрэй. За анхаарал тавьсан явдал